Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэг. За энэ дугаарын сэдэв Boeing Airbus тэнгэрийн ертөнцийн талаар ярилцгаална. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивэнтдгээ ажиллаж байна. За студид хөтлөгч Ган Тулга, Уран Чимэг хоёр ажиллаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаа нэвтрүүлэгт хамт орж байна. Баяртай байна. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. За бас үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэнгэрийн ертөнцөөр юу болж идэх юм бол? За тий. Одоо бид нар чинь ингээд ертөнц гэхлээр ихэнхдээ хүн ч одоо газрын амьтан болохоор газар дээрхийг л маш сайн тий. Одоо хөрсөн дээрээч бууч гэж ярьдаг, маш сайн мэддэг. За энэ гэтэл тэнгэрт чинь бас ертөнц байна. Ер нь энэ тэнгэр лүү тэмүүлдэг нисэх гэдэг чинь ингээд сайн ингээ бас бодоод тохоор их маш сонирхолтой юм байл л дээ. Зүгээр нэг хэдэн компаниуд гараад онгоц үтэйгээл бизнес хийгээл тийм мөнгө болоод байгаа ихээс илүүтэй. Ер нь энэ амьдрал ингээд амьд амьтад дэлхий дээр дэлхийн үсээд одоо хэд байдэн тий 4.5 жил тэрбум жилийн өмнө үсээд тэн дээр шин амьдрал үсээд энэ амьдрал усан дотор үсээд хуурай газар дээр гарч ирээд эхлээд бүх газраараа ингэж одоо хөвд мөвд болж бүрхэж яваад тэгээд дараа нь яадаг вэ гэхээр энэ тэмцэл чинь дээшиг ингэж босч эхэлдэг тий. Нөгөө өөр хэмжээс рүү орж ийн гэсэн. Тэгээ одоо мод жишээлбэл 400 сая жилийн өмнө одоо мод үслээ гэхлээр ингээд дэлхийг эхлээд ингэж хавтаагаараа ингэж эзэлж авчаад одоо ингээд дээшээ босч байгаа. Тэгээд за хүмүүс ч гэсэн одоо ингээд хот байгуулалт тий ихэндээ хавтаагаараа томорч ирсэн ингээд өндөр цамхаг байгуулалт эхэлдэг тий. Яг тэрэн шиг энэ тэнгэрлүү тэмүүлж байгаа энэ хүсэл бол ер нь энэ амьд одоо хүн төрөлхтний хувьд маш тийм шинэ ертөнц рүү. За би ч одоо математикч хүн шин хэмжээс рүү ер нь дайрдаг. Хоёр хэмжээстэй байжсэн 3 хэмжээс. Одоо магадгүй бүр цаашаа сансар хорвоо руу гарах юм бол одоо яг онлын үед бол энэ чи юу гэдэг 11 хэмжээстэй стринг теорем морийг байдаг тий. Тэгэхээр энэ утгаараа бол энэ маш том одоо ертөнц рүү л тэмүүлж байгаа юм шиг. Тэмүүлэл тэнд бол энэ газар дээр байхгүй бас нэг юм тийм шин ертөнц, тэнгэрийн ертөнц гэж одоо нэрлээд энэ подкастыг хийж одоо энэ үзэгчтэй энийг хуваалцъя гэсэн юм учиртай. Тэгэхээр энэ тэнгэрт одоо үнэхээр энэ дүүлэн нисэж байгаа энэ одоо онгоцнууд дотор гэдэг юм уу те. Ер нь хоёр том эзэнт гүрэн байгуулсан байна. Boeing, Airbus гэдэг хоёр том эзэнт гүрэн байгуулсан. Өнөөдөр бүгдээрээ энэ хоёр эзэнт гүрэн ямар учиртай, яаж ингэ гараад ирсэн ингэ эзэгдсэн байгаа юм. За тэгээд дундуур нь бас ямар компаниуд гэх юм уу одоо улсууд энэ дээр тэмцээд амжилтгүй болсон. Одоо бас шинээр ямар улсууд оролдож байна тий энэ талаар үзэгчтэйгээ хуваалцъя гэж. За одоо өнөөдөр онцлсан хоёр бол ер нь монопол хоёр юм байна тий. Тэрнээсгүй бол зөндөө олон одоо авиа компаниуд байдаг үсттэй. Тий. Ер нь бол яг олон улсын нислэгийнхээ бараг 99%-ийг энэ Airbus, Boeing хоёр энэ хоёрхан компани онгоц одоо үйлдэж байгаа. Тэгэхээр энэ ер нь их онцлогтой. Boeing бол Америкийн компани 1916 онд одоо дэлхийн хамгийн анхны онгоц үйлдвэрлэгч. Boeing-д бол ер нь ингээд сайн харах юм бол ер нь Америкийн капитализмын бараг сүнс нь тэн дотор харагддаг. Тэг энэ компани чинь өөрсдийнх нь өрөөч гэсэн өөрсдийнх нь ураанаас л эхлээд харагдаад эхэлдэг. За Airbus компани 1916 онд байгуулагчаад 17 оноос эхлээд энэ цэргийн үйлдвэрлэл, Америкийн цэргийн үйлдвэрлэлээр ингэ яваад орцсон. Тэгээд ер нь энэ нөгөө Америкийн капитализмын тий за маш хурдтайгаар одоо хөгжөөд тэлээд энэ тэнгэрийн ертөнцийг эзэлж аваад тэгээд энэ дотор спид гэж одоо хурд энэ дотор маш хурдтайгаар юм а зөвл тээвэрлэн тий хурдтай нисэн. За энийгээр бол зах зээлийн ингэж тэргүүлснээрээ энэ зах зээл дээр дандаа ноёлно гэсэн ийм одоо философитойгоор явдаг болвол Boeing Airbus компани нь болохоор арай өөр. Энд болохоор 1970 онд одоо Европын холбооны дэмжлэгтэйгээр үүссэн консорциум. Франц, Герман, Испани, Их Британи гэсэн дөрвөн улс Америкийн эсрэг
collaboration for competition гэж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ Америкийн энэ тэнгэрийг эзэлсэн байгаа энэ эзэнт гүрнийг бүгдээрээ нэгдчихэж одоо энэ улсууд өөр хоорондоо ингэж нэгдчихэж өрсөлдөх боломжтой гэж ингэж байгуулагдсан. Тэгэхээр цаанаасаа ингээд анханасаа ийм шал хоёр өөр одоо философитоор ингэж үүсгэн байгуулагдсан. Тэгэл энэ тэнгэр дээр чинь Европ, Америк хоёр л одоо үзэлцэж байна. Тий. Ер нь бол нэг ийм учиртай хоёр компани байгаамаа. Тий. Компани гэдээ үзэхээр бас хэцүү. Яг үндэ бол хоёр одоо төв гэх юм уу да тий. Америк төв, Европын холбоо тий. Энэ хоёрын хоорондын л өрсөлдөөн тэнгэрт бол эд явагдаж байна. Одоо манай дэлхийг одоо тойрон нисэж байгаа нислэгүүдээр хийсэй гэсэн үг юм уу те энэ хоёр. Тий. Олон улсын нислэгүүд. Жижигүүд бол байгаа. Одоо манай Мятад гэхтэл одоо Saab ч юм уу, Fokker ч гэдэг юм уу тий. Тэр жижиг үйлдвэрлэгч онгоцууд байж байгаа тий. Дотоодоо нисдэг. Яг энэ олон улсын нислэгүүдээр бол үндсэндээ энэ хоёр. За бид нарыг ч гэсэн одоо байгаа хад Оросын холбооны улсын онгоцууд бас байсан тий. Одоо манай ч гэсэн орон нутагт Аана гэдэг нисэж байгаа нөгөө нэг том бүр нөгөө нэг шүлэг байдэн штэ Алтан Москваг ямар онгоцор л Оросын тэр том онгоцод бол үндсэндээ жагсаалаас гарсан байсан. Одоо ерэн сүүлийн үед нөгөө Оросын холбооны ус чинь хоригт орсноос хойш тэр дотоодын үйлдвэрлэлд нэг харж эхэлж байгаа шиг байна. Тэгээ нөгөө Boeing эднэр чинь онгоцоо нисхийг хориглосон штэ тий. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ хоёр компани бол яг өөдөөсөө тулаад тэгээ 2024 оны байдлаар бол яг энэ борлуулалт хийсэн байдлаараа Airbus компани тэр Европ улсын усан компани арай жоохон илүү гарцсан. Бас мундаг том улсуудын бас нэгдлэн тий. Тий, том улсуудын зорилготой эднэр ер нь тэгэл тэнгэр дээр бол хамгийн том хүчин зүйл нь өрсөлдөөнд ялах хүчин зүйл нь. За та юу гэж бодож байна? Өрсөлдөөнд ялах хүчин зүйл нь одоо найдвартай л байх. Яг тийш тий. Тэгэхээр итгэлцэл байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ Boeing компани чинь 19 онд төлөвлөд Этиопт нэг онгоцсон тий хоёр энтгэхт Этиопт гэдэг нэг хоёр онгоцсон Boeing-ууд нь унаад тэгээд энэ нь бол ер нь маш хүчтэй цохилт болж байгаа тий. Тэгэхээр ер нь хүмүүс гэдэг чинь цааш дамжаад тэр хэрглэж байгаа тэр улсууд нь худалдаа авалт эднэр дээрээ жоохон бодож эхлэв тий. Аль нь илүү жоохон найдвартай байна. Тэгэхээр ингэснээр тэр агаарт чинь тэгээд хүмүүсийн ерөөсөө аль болох хүний итгэлийг дааж чадах юм бол энэ бизнес руу ордог. Тэгэхээр ерөөсөө энд чинь нэгдүгээр итгэл байна. Хоёрдугаарт энэ их том инженеринг байна тийм ээ. Тэр онгоц гэдэг чинь энэ ТV-г алгасаад бараг дэлхийг одоо бүтэн тойроод ирэх гайхамшиг байна. Тэгээд технологи одоо орчин үеижэд тий тэр чинь жолоодод хүн явахгүй энд яаж энэ хиймэл оюу эднэрийг ашиглаж байна. Энэ салбар бол маш дээр байс эхлээд энэ технологийн бол ашиглаад эхэлсэн л нэг хөнгүү машин гэдэг шиг тий онгоцны жолооч бараг оролцдог автомат дээр нь тавиа явцдаг. Энэ чинь бол нийл хамгийн эхэлж орж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо хоёрдугаар нь ч бас их том зах зээл бараг 800 тэрбум Америк долларын ийм том зах зээл дээр өрсөлдөг. Тэгээ цөөхөн байдаг болохоор ийшээ хөрөнгө оруулалт хийх бас болцоо. Тэгэхээр яг энэ технологийн гайхамшиг, энэ итгэлцэл, энэ шинэ технологи эднэр шинжлэх ухаан эднэрийн тэр огтлцол чи яг тэр тэнгэр дээр л бий болоод тэр гурван огтлцол дээр л явдаг. Ийм л одоо бизнес гэх юм уу үйл ажиллагаа л тэнгэр дээр өрнөд юм байна. Гоё мэдээлэл. Бүгдээрээ яг хоёр компанийхаа талаар тий түүхээс нэг жоохон мэдээлэл өгөөд тэгээд явах уу тий. За тий. За Boeing-ийн үндэслэгч William Boeing 1916 онд Америкийн Сиэтл хотод анх компани байгуулсан. За тэгээд тухайн жилдээ George Conrad Westervelt гэдэг хамтраад BMW Boeing and Westervelt гэдэг ийм хоёр нэрнийхээ товчлыг аваад жижиг усан онгоц маягаар хөөрдөг. Нөгөө усан онгоц шиг усан дээр ингэж явж байгаа хөөр явчихдээ шүү дээ тий. Тийм Parker-оос кинонд гардаг. Тийм онгоцыг хийсэн тий анхны загвар тэгж эхэлсэн 1917 онд. Тэгээд харин бид нар нөгөө Америкийн айрам тэнгисийн хэрэгцээнд зориулсан онгоц үйлдвэрлэн гэдэг. Америкийн тэр ер нь Boeing бол яг босч ирсэн гэдэг юм уу? Түүх нь бол Америкийн цэргийн онгоц цэрэг дайнд хэрэглэгддэг онгоцуудыг бүр нөгөө нэг айхтар байлтаны бөмбөг хайдаг нь биш юм бахэд нөгөө нэг цэргүүдийн нэг унаа яваад байдаг том онгоц байдсан шүү дээ. Яг дайн дээр очиж буудаг. Тэр салбар руу ер нь яваад орцсон.
Тэгээд 20-од онд бол нислэгийн үйлчилгээ агаарын шуудангийн маршрут зэрэг одоо тэгэхээр чин агаараар чин нислэг хийхлээр чин хүнээс одоо хүн тээвэрлэн ачаа бараа тээвэрлэн тий тэгээ шуудангийн үйлчилгээгээд энэ рүү ороод тээврийн үйл ажиллагаа нэгтгээд ирсэн. Ингээд ер нь бол энэ нисэх хонгоцны салбар, нисэх хонгоц батлан хамгаалах сансрын бүтээгдэхүүн энэ салбар бол ороо явцсан. За ингээд үндсэндээ бол дэлхийн 2 дугаар дайны үеийн үед бол Boeing компани бол хамгийн их хүч хэрэгцээ. Одоо тэр дайн болохоор ч одоо эрэлтний их болох чинь тий. Тэгээд ганцаараа шахамтын дэлхий дээр тийм бас сайн чанарын онгоц үйлдвэрлэлээ явж байгаа. За тэгээд 1970 онд Европын тэр төрөний дурдсан 4 улс эхлээд бол яг Франц, Герман хоёр эхлээд нийлсэн байгаа. Ер нь 65 онд Франц, Германы засгийн газрууд хамтраад Европын нисэх хонгоцны салбарт өрсөлдөөн бий болгоё гэдэг санаа тавиад хоорондоо 3-4 жил хилцэл хийгээд тэгээд 1970 онд Airbus Industry гэдэг энэ компани байгуулад 1970 онд байгуулад 72-од анхны Airbus 300 B1 гэдэг энэ онгоцоо гаргаж ирсэн. Тэр үед бол онгоцууд нь ер нь олон хөдөлгөөртэй байсан юм байна. Нөгөө аюулгүй байдлаа бодоод олон одоо инжинтэй хөдөлгөөртэй. За нэг нь унтруул нөгөөх нь байж байгаа жижиг. Тэгээд харин Airbus-ыг болохоор яг хоёр том хөдөлгөөртэй, хоёр найдвартай. Тэгээд яг twin engine гэдэг тэр концептыг бол анх гаргаж ирээ. Тэгээ бас Airbus-ын нэг ялгаа нь гэх юм бол ингээд айгүй тийм өргөн болчдөг. Би юм томтой. Boeing бол ер нь хараад ах юм бол арай жоох юм урт гонцгоод гэх юм уу да тий. Airbus болохоор ингээд wide body гэдэг ингээд өргөн болоо тэр чинь бас ингээд яг 5 тухайн ч гэсэн өөр болоо шүү дээ. Ингээд одоо бид нар орохоор ч гэсэн ингээд олон улсын том нислэгүүдээр орохоор ингээд хэдийг нийч байдیں۔ Тий. 3 игнэр ч юм уу. Ингээд 2 талдаа 3 дундаа 4 гээд 10 хэдийг нэ байдаг ингээд тийм үү. Тий шүү дээ. 10 хэдийг нэ. Суудлынх нь тийм ээ суудлын юм байна. Суудлынх нь нэг одоо хөндлөн огтлаар харах юм бол тий голдоо 4 тий тэгээ 2 талтан 3 ч юм уу ингээд тий зарим давхарч байж байгаа. Тэгэхээр тийм том хэмжээний том ийм биетэй ийм онгоцуудыг гаргаж ирсэн. Эн чинь бас зүгээр ямар зөвхөн дизайны асуудал шүү. Үүний чинь цаана тэр жинхэнэ тэр технологи тэр чинь шинжлэх ухаан байгаа шүү дээ. Тэгжээс тэр чинь тэр тийм том онгоцуудыг хийдэг. Илүү хүнд юм одоо нисгэж гин. Үүнийхээ одоо тий үр дүнд бол 5 тухтай. Тэгэд нөгөө нэг юм том онгоцууд чинь дотор нь суухад нэг ингээд дэржигнээд байхгүй нэг айтайхан байдаг тий. Одоо тэр гэж ойлгож болох уу? Тий. Ер нь онгоц дээр яг би зүгээр энэ дашрамд одоо хэлэхэд би чинь энэ хоёр онгоцоор одоо Англи, Их Британд одоо Манчестерт MBA-г хамгаалахдаа энэ хоёр онгоцын юугаар өрсөлдөөнөөр дипломын ажлыг бичижсэн. Тэгээд тийм болохоор эдний яг тэр их ялгаануудыг тухайн үед л аль залуу олон жилийн өмнө л да. Гэхдээ ингээд одоо байгаад байна л да. Тэрийгэд ер нь юу болсон юм бэ гэхлээр тэр 2000-ад оны ихээр ер нь энэ хоёр компани чинь гэж өрсөлдсөөр байгаад сүүлдээ яг энэ олон улсын нислэгийн зах зээлийг ер нь ямар байх вэ гэдэг дээр өөрсдийн концепт гаргаж иж тавьж байгаа. Өөрөөр хэлбэл ирээдүй ямар байх вэ гэдэг. Энэ хоёр компани яаж бодсон аль амжилттай явснараа одоо хүн төрөлхтний агаарын тээврийн тий одоо зорчигчдын нислэгийн тэр тэнгэрийн тулааны ирээдүй шийдэгдэнэ. Airbus тэр үед яаж исэн бэ гэхээр ингээд маш их хүнтэй Airbus 380 гэж 380 модель 800 хүний судалт. Нэг дор явахдаа 800 хүн орно. Тийм том онгоц. За хийх гэжсэн. Boeing болохоор яаж исэн бэ гэхээр суперсоник онгоцууд гээд харьцангуй цөөхөн хүнтэй. Тэгээ маш хурдтай нисдэг. Тэгээ нөгөө нэг дуунаас хурдан онгоц гэж ярьдаг. Тэгээ яг тэрэн шиг тийм суперсоник онгоцуудыг хийх гээд. Тэгээд цаатлынхаа хоёр одоо концептыг наадсан бол Airbus бол ер нь энэ олон улсын энэ нислэг бол ямар байдлаар явах вэ гэхээр ингээд хаабууд бий болно. Одоо тухайлбал юу гэдэг одоо Бээжинд ч юм уу энэ бүс нутгийнхад нэг том онгоцны одоо юу бол хааб бий болох нь шүү дээ. Онгоцны буудал. Тэгээд тэр эргэн тойрных нь бол тэр хааб дээр эхэлж очиод жижигээр одоо юу жижиг онгоцоор шүү дээ. Мөн эсвэл вагоноор автобусаар ч юм уу очиод тэндээсээ ингээд Бээжингээс тухайлбал Нью-Йорк руу ингээд 800 хүний суудалтай цаашдаа 1000 гаруй хүний суудалтай том томороо ингээд очоо буудаг. Тэгээд ийм байдлаар ер нь дэлхийн одоо энэ нислэгийн зах зээл хөгжинө гэсэн ийм
одоо концепттэй тэрэндээ итгээд гэх юм уу энэ концептыг одоо түгээн дэлгэрүүлэх гэж зорж ирсэн. Нөгөө тал дээр нь Boeing болохоор үгүй ингэж явахгүй цаашдаа бол ингээд одоо заавал одоо Улаанбаатараас Бээжин ороо тент дээр их мянган хүний онгоцсон суугаад крузер явж байгаа юм шиг ингэж очих биш. Шууд Улаанбаатараас дуртай газар руугаа ингэж явдаг бол тэгэхээр бол цөөхөн суудалтай харин илүү хурдтай тийм одоо онгоцуудтэй тэр зах зээл бол биднийг хүлээж байна. Тэгэхээр бид нар бол тэрний төлөө ажиллана гэсэн ийм үндсэн ийм хоёр юу ийсэн. Ийм жоохон хоорондоо жоохон зөрчилдөөнтэй гэх юм уу өөр тийм байна. Би одоо онгоцнуудыг ч одоо бүгд л нэг хурдаар явж идэг юм уу гэсэн чинь одоо дотроо бас хурдуудаа ингэж байдаг юм байна. Нэрээ тэр одоо 800-аас 1000 хүн гэдэг нь хэр их суудал вэ? Одоо яг хэвийн одоо тий байнгын зорчдог онгоцууд ер нь хэдэн хүн суудаг байдгийг. Ер нь дунджаар бол нэг 350-аас одоо нэг 400 450. Тэрнээс 2 дахин онгоц 2 дахин том одоо нэг түрүүний ярьсан Airbus ч тийм ихтэй сайн байхгүй ингэж бүдүүн онгоц ихтэй. Тэгээд яг энэ дээр нь тэгээд тэр Harvard-ийн их сургуулийн тохойд Gamewatt гэдэг нэг профессорын яг ингээд юу байсан. Энэ тоглоомын онол гэдэг одоо энэ судлахаар чинь энэ бизнес стратегийн судлахаар юм тоглоомын онол аль нэг нь орвол амжилттай болчихвол нөгөөтг ашиггүй байхгүй. Тийм зах зээл байхгүй. Энэ олон улсын зах зээл чинь бас тийм их ингээд хязгааргүй юм биш тий. Ингээл энэ улсууд тухайлбал Хятад улс, Сингапур, Ирланд гэдэг эдгээр ингээд захиалга өгдөг. Тэгээд хэдэн онгоц маш удаан хугацаагаар захиалдаг. Тэгээд нэг захиалгаар жил болгон аваад идэг юм биш. Тэгэхээр нэг жишээлбэл тэр үед бол Сингапур Airline бол нэг 40 онгоцны захиалга өгөх гээд алин дээр нь өгөх вэ гэж ярьж байсан тий. Тэгэхээр тэрийг чи ингээд олон тэр захиалгыг нэг авах юм бол баг аль авсан тэр жилүүдэд бол нэлээд одоо ажилтаа байгаад одоо тэр өрсөлдөөнд ялаа авчиж байгаа байхгүй. Одоо тэр меточ өөртөө онгоц үйлдвэрлэдэг энэ хоёроос одоо үндсэндээ тийм байгаа. Одоо л үүсэж байгаа шүү дээ. 11 онд л одоо Хятад улс анхныхаа одоо тийм өрсөлдөх Comac гэж юуныхаа онгоцныхаа үйлдвэрийг нээж байгаа. Тэгээд эдгээр нь хэр зэрэг цаашаа амжилттай явахын гэдэг бас цаг хугацаар болох байх л та. Хятад улс одоо ингэж томорч гарч ирж байгаа юм чинь хүчээр оруулах байх л та. Зах зээл байгаа. Чих баг тий. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань өнөөдрийн нэвтрүүлгийн хооломжийг олгон ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр таны бяцхан үрд хязгааргүй дататай дугаар бэлгэлье гэсэн байна. Хичээлийн шинжилгээг тохиолдуулан G-Mobile нь 18-аас доош насны хүүхдэд зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрт бэлгэлж байна. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний сонголттой бөгөөд та альж багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнгэлэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээрээ ашиглах боломжтой юм аа. Тэгэхээр одоо ийм гой боломжийг бэлгэлж явах та бүхэн манаас нөгөө тэ боломжийг ашигладаг хүн байдаг, өнгөрөө явдаг хүн байдаг гэдэг шиг гоё өнгөө энэ тэ хязгааргүй дататай дугаарыг бас аваасаа гэж бодож байна. Тэгээд дараа төлбөрт нөхцлөөр дугаараа авах юм бол 3 сарын турш суур хураамжаас 40% хөнгөлөлтөө гэсэн байна. Дараа төлбөрт Enjoy Kids багц нь 3 ГБ сүлжээнд хязгааргүй яриа, босод сүлжээнд 30 минут нь 5,000 төгрөг, за сүлжээнд хязгааргүй яриа 8 ГБ, босод сүлжээнд 80 минут нь 8,000 төгрөг одоо гэсэн үнэтэй байна. За урьдчилан төлбөрт нөхцлөөр дугаараа авах юм бол 30 хоногтой хязгааргүй дата дугаараа тэг төгрөгөөр авах боломжтой байна. Тэгээ урьдчилан төлбөрт Enjoy Kids багц 3 ГБ нь 500 нэгж 30 хоног нь одоо 5,000 төгрөг гэх мэт хөрөнгө мэдээллийг та бүхэн сайтаас нь ороод хараарай. За мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ, 8 ГБ, 15 ГБ датагаа дууссан ч гэсэн 1 МБ-ийн хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой гэж. Тэгээд 1 гэдэг нь одоо тий бага хэмжээ сонсогдоод байгаа боловч одоо яг онлайнд хичээлээ хийх одоо тий бичлэг YouTube үзэх, TikTok үзэх байдаг юм уу? Энэ бүхэнд бол одоо тийм чөлөөтэй бас ийм боломжийн хурд юм байлээ. Тэгэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчд маань одоо тий ямар ч ажил болохгүй одоо шууд утаснаас G-Mobile аппликейшнийг татаж аваад аппликейшнаас шууд одоо энэ тэ үнэгүй дугаарыг ингэж авах боломжтой. Дата нь хязгааргүй юм. За нэмэх нь энэ G-Mobile цэг имэйл гэсэн вебсайтаас авч болно. Мөн үйлчлэгээний салбараар мэдээж үйлчлэх боломжтой. За энэхүү урамшуулал 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн. За 10 дугаар сарын 31-ний дуустал өргөлжлөнэ. Тэгэхээр одоо хэдхэн хоног үлдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас авах боломжтой. Холбогдох утасны дугаар 98 10 36 36, G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн дугаараас та бүхэн дэлгэрүүлж болно. Тэгээд нэвтрүүлгийг ивэнтдгээр шинжилгээ тань мэдгүй дэмжиж байгаа G-Mobile-ийнхаа хамт олонд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Баярлалаа. Тэднийг үзэгчтэйгээ ярих юм боломж олгосон Жим Мобилийн хамт олонд баярлалаа. За, хоёулаа яриагаа үргэлжлүүлэх. За тэгье. За, тэгээд энэ хоёр маань үндсэндээ бол ингээд дэлхийг ирээдүйг ингээд хоёр өөрөөр харцсан. Энэ дэр үзэлцээд байгаа. Нэг нь бол ингэж хаабуудын хооронд том орн ингэж одоо нөгөө long distance юу гэдэг чинь нэг холын зайн аялыг ингэж хийдэг болно гэсэн. Боинг нь болохоор үгүй тийм томор явдаг юм гэж байхгүй. Шууд зүгээр нэг хүмүүс бол дуртай газараасаа хүссэн газар руугаа заавал тэр том хотуудад дайрахгүйгээр маш хурдтай богинохоо хугацаанд очих. Нөгөө Боингийн хэлээд байгаа speed тий. Тэр загвартаа тулсан ийм одоо жинхэнэ өрсөлдөөн болж байна. Тэгээд тоглоомын онол яагаад орж ирсэн бэ гэхээр тэр GameWatt профессорын гаргаж тавьснаар бол энэ яг нэг нь хэрвээ нэг нь төрүүлж ороод ч юм уу тий. Хоёул орох юм бол хоёулаа дампуурна. Тийм орон зай байхгүй тий. Хоёул яагаад гэвэл энийг чинь хийхэд бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж иж байгаа байхгүй. Хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж энэ технологийн онгоцуудаа хийж эхэлдэг. Тэгэхээр эсвэл нэг нь орох юм бол ороод нөгөөх нь заагаа болох юм бол энэ нь одоо ялагч болоод тий нөгөөх нь бараг л одоо бизнесээс гарах болно. Яг ийм тоглоомдор ингээд очиод гацчихж байгаа юм ярьж. Яг энэ дээр нь миний тэр MBA-ийн диссертац ажил байжсэн. Тэгээд нэг опционы үнэлгээ гэдгийг оруулаад ашиглаа явж байсан. Тэгээ бас нэг хөөрхөн. Тэрний хүрээнд яг ер нь энэ хоёр онгоцон яг тэр дотгошоо яг тэр бизнесийн яг модель нь юу юм? Яагаад юугаараа тэгж өрсөлд давуу талтай ингэдэг л үзэжсэн л та. Тэгээ сонирхолтой нь юу болсон бэ гэхээр Airbus онгоцоо хийсэн. Би чи 2004 онд тэр юу диссертац MBA хийж явах чинь тэд нэр Airbus 380 гэж яахгүй нэрлэхгүй Airbus 3XX бас тэрийг нууцаа нэрнээр тийм байсан. Тэгээ 2006-7 оноос үйлдвэрлээ. Тэгээд сая 2021 он гээд хамгийн сүүлчийнхээ онгоцоо зараад тэгээ зогсоочлаа. Тийм. Яагаад тэгэхээр энэ нөгөө ковидын үеэр нэг том юу боллоо. Одоо цохилт. Тэгээд ковидын үеэр чинь нөгөө бүх юм хаацсан юм чинь тэгээд нөгөө нисэх бүх онгоцнууд чинь хоригдсан юм чинь. Тэгэхээр тэр том онгоцууд чинь маш их зардалтай тий. Тэгээд тэрний дараа ч гэсэн улсууд ер нь ковидос хойш чинь дэлхий нэг л арай өмнөхөөс арай өөр бодлоо шүү дээ тий. Нэлээ олон салбарууд арай өөрөөр ажиллаж эхэллээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор тэгээд ер нь том онгоцуудын одоо эрэлт байхгүй бол зогсоож байгаа шүү дээ. Захиалган багасаад ирэхээр нь тэгээд хамгийн сүүлд Сингапурт байхаа нэг тэрийг амснараа нийлүүлэл тэгээ зогсоочлаа. Байгалийн шалгарал гэдэг шиг нөгөө жижигхэн хурдтай нүлдэд бүдүүн нь хасагчээ. Барагт юуных Боинг бас нөгөө нэг сая тэр айгүй хурдтай тий бүр одоо хурдаараа гэдсэн тэднэрийг бас жоохон татцсан. Нөгөө аюулгүй байдал дээр нь жоохон асуудал гараад тэр онгоцууд нь тий Боингийн онгоцууд ингээд ойрхон зайгаар ганц хоёр унаад эхэлсэн чинь тий. Тэрэн дээр айгүй анхаарал тавиад айгаад тий. Тэр хурдтай гэдэг чинь жоох хосолтой шүү дээ. Их хурдтай. Тэгээд хоёлаа татсан. Тэгэл одоо ер нь үндсэндээ бол яг л нөгөө нэг бид нарын мэддэг нөгөө Боингийн 700 хэдэлээ 77 ер нь дандаа 7-оос яртай юунууд байгаа шүү дээ. Онгоцууд байгаа шүү дээ. Тэдний тэгээд нэг Airbus бол ер нь нэг 500 хүртэл 480 хүртэл ч юм уу суудалтай голдуу. Яг нөгөө нэг хамгийн ихээр одоо ихээр зарагддаг онгоцууд нь Боинг бол нэг тэрнээс арай цөөхөн 450 хүртэл ч юм арай жоохон цөөхөн байд. Яг тэрэн дээр л очсон л байна л да. Өнөөдрийн байдлаар. Ер нь энэ юун дээр зах зээлийнх нь ингээд чугмуудыг ингээд сегментийг харахаар ингээд богино зайд нэг хөдөлгөөртэй онгоц дээр Боинг бол 737 Max гэдэг одоо загварынхаа онгоцыг Airbus 300, A320. За энэ урт зайн өргөн биетэй энэ сегментээр бол Боинг 787 Dreamliner гэж. За 777X гэдэг. Эдгээр нь одоо яг нөгөө нэг хамгийн их одоо талхаар бол атар талх гэдэг шиг хамгийн их зарагддаг гэдэг шиг тийм. Энэ одоо онгоцууд нийлдээд Airbus бол 350, 330 гэдэг. Эдгээр чинь бас цэргийн тэр онгоцуудаараа ялангуяа Боинг байсан. Airbus бас цэргийн онгоцууд гэдэг нэг. Airbus-ийн онгоцыг харахад нэг нэг дөрвөн сенстэй ингээд хоёр тал дээр ингээд сүртэй ингээд нэх олон сенстэй нэг цэргийн онгоцууд. Тэд нар бол Airbus-ийн онгоцууд том тий. Тэгээ 24 онд бол Airbus яг захиалгынхаа тоогоор Боинг ингээд гүйцээ гарцсан байдалтай байна.
24 онд. 24 он тийм өнгөрсөн жил гэсэн үг юм байна шүү дээ. Тий. За. Ер нь энэ нөгөө нэг 700 тэдэн цуг тоо ирээд байдэн шүү дээ. Эн чинь бас яг манай үзэгчдээ жоохон сонирхолтой байж магадгүй. Яг нөгөө нэг Lexus 470, 570, 600 гээ явдаг шиг ийм сериуд энэ байж идэг яг нөгөө машинтай адилхан. Тухайлбал Boeing-ийн одоо 300, 400 гэдэг нь болохоор ингээд сэнсэн хөдөлгөөртэй онгоцуудын загварууд ийм дугаартай. Тэгээ 500 гэхлээр бол турбин хөдөлгөөртэй тий турбин энжин. За 600 гэхлээр одоо пүүжин, байлдааны пүүжингууд холын тусгалын эднэр тэд нар 600 дугаартай. За 700 гэдэг нь болохоор тэрэлтэд одоо энэ бидний хэрэглэгдээд байгаа тээврийн онгоцууд. Тийм. Энэ тэгэхээр одоо дандаа нөгөө 737, 777 гэдэг ийм тэрэлтэд онгоцуудынх нь загвар 6 нөгөө 570, 470 гэдэг шиг тийм тоогоороо ингээд зүгээрс нэг азийн тоо биш бас мэдээлэл агуулсан юм байдаг байна тий. Тухайлбал нөгөө яг нөгөө технологийн дараагийн шатныг гаргаж ирэхээр л нэг сэрөөгөл тэр дотроо ингээд яг одоо ер нь тэгэл явж юугаараа л хөдөлгүүрээр л хэмжигдэж байгаа шүү дээ тий. Хөдөлгүүр нь ямар төрлийн хөдөлгүүр ашиглаж байгаа. За тэгээд манай Boeing-ийн нөгөө философи ер нь сая дурддагдаад байгаа нэг өгүүлбэрт багтаах юм бол speed, scale, profit гэдэг. Ийм хурд ер нь бүх юм дээр хурдтай байна. Ер нь ингээд нэг scale гэхлээр ингэж цар хүрээтэй томорч орно. Тэгэхээр ашигтай ажиллана гэдэг. Ер нь л нэг Америкийн капитализм өндөртөд байгаадсан. Тэгэхээр маш хурдтай ажилладаг. Онгоцон ч хүртэл хурдтай байна гэдэг. Тэгэхээр энэ нь бол нөгөө түрүүний Этиопт болсон одоо аваар ослуудаас бол бас энийг харж эхлэв. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ зүгээр нэг онгоц очоод унж байгаа биш. Энэ бол тэр компанийн өөрийнх нь философи, өөрийнх нь институц нь өөрөө бараг одоо нөгөө Airbus-тай ялагдалд орж эхлэх гэж байгаа тохиолж байгаа. Яг гэвэл энэ хоёулаа ярилцлагын ихэнд дурдж ирсэн. Ер нь энд бол онгоцон суугч хүний хамгийн гол нь найдвартай байдал. Хүн бол юг сонгодог вэ гэвэл итгэлцэлээр үндэслэдэг. Тэгээ яг итгээд тий. За энэ компанийн энэ онгоцонд бол би итгэж байна гэхлээр л хэрэгэлдэг. Тийм болохоор энэ онгоц унна гэдэг бол ер нь компаниудын хувьд бол маш том одоо цохилт, маш хүнд цохилт болдог. Тэгэхээр нэг үхрийн ивэр гэдэг шиг тий. Тэгээ Boeing ер нь аюултай гэсэн нэг ойлголт бас явж ирсэн тий. Тэгэхээр яг тийм яриа гараад эхэлдэг. Тэгээ тэрнээс гадна тэр бол яг бүр ингээд том хэмжээний одоо үйл явдал болж бас бас жижиг зөндөө юмуд болдог шүү дээ тий. Одоо онгоц бууж итэл онгоцных нь одоо дугуйн гарахаа болцсон ч юм уу. Эсвэл дээр гараа явж итэл манай Монголын айл компани хөлөө за компани нэрийг буруу хэлж нөгөө бизнесийн нэрүүнд халдсан хэрэг тунах юм. Энэ Вьетнамаас ирэх гэж байгаад тий хөөрч байгаа хэдхэн жилийн өмнө штэ. Хөөрөөд тэгээд агаарт гараад пүх гэрэлд нунтраад. Нөгөөс л харанхуй болцсон. Тэгээ буцаа буух гэсэн чинь нөгөө буцаад шатхууна агаар таах гэсэн чинь Вьетнамын тэр юм зөвшөөрдгүү тэр чинь айгүй хортой штэ тий. Тэгэхээр нөгөө буух гэж 3 цаг шатхууна дуусгаж тэгээд нөгөө нэг амар нөгөө машинаар бол ингээл айгүй бага араан дээр ингээ хааслаад ирнэ гэсэн чинь дуурсаар байгаа. Тэгээд 2-3 жилийн өмнө нэгдүгээр сард тийм тохиолдол гарсан шүү дээ. Тэгэл эднэр чинь тэгэл тэр компанийнхаа мэдээж тэр онгоцныхаа компани голон тэр үйлдвэрлэгчтэй тий тэд нартэй чинь бол эдгээр маш том дарамт өгч яадаг. Тэгэхээр энэ том ослууд бол энэ Boeing-ийн тэр speed гэдэг байгаа тий хурд гэдэг байгаа их чинь тий одоо ер нь буцааж нэг харах тий бүр институцийн хувьд харах ийм одоо болонд шахаж байгаа юм. Тэр түрүүний 2000-ад оны ихээр тэр авч хэрэгжүүлжсэн тэр их суперсоник бүр ингээд дуунаас илүү хурдтай онгоцууд хийгээд гэжсэн тэр концепт нь ч гэсэн ерөнхийдөө жоохон татагдаад явцсан. Тий. За хурдыг та ер нь тодруулж ярих уу тий? Одоо яг хэдий хурдыг одоо хурдан гэж хэлээд байгаа талаар одоо би бол онгоцыг нэг юу лээ 1000 болов хүртэл одоо 1000-аар л явдаг ч үлээ тий тэгжил бас бодож ирсэн. Тий ер нь одоо бид нар ч гэсэн онгоцон суугаахаар онгоц ямар хурдтай байдаг вүлээ гэхлээр онгоц чинь ер нь нөгөө километр цагаар батах юм бол зүгээр дотоодын нислэгээ бодох чинь тий нэг 1000 км-ээр чинь нэг 2 цагт орчим нисчихэж байгаа. Тэгэхээр цагт 500 км цаг хурдтай тий одоо дотоод нислэг бол за гадаадын нислэгүүд нөгөө онгоцон томроод эхлэхээрээ 700 800 км цагийн
км цагаар утах юм бол тий. Суперсоник одоо тэр юуны ярьж байгаа Боингийн тэр үед тухайн үед одоо би нөгөө нэг MBA хийж яхад үзэж яхад бол бүр 1500-аас дээш тэрнээс 2 дахин хурдтай болох нь шүү дээ тий. Цагт. Уг нь гоё юм аа. Уул нь бол гоё тий. Концепт нь гоё. Тэгээд тэр чинь хурдтай нисдэг болохоор тэр дизайн эд чинь шаал өөр. Ясна нөгөө тэг ер нь хурд их гэхдээ их хурд осолтой л доо тийм ээ. Concorde гэдээ бас нэг онгоц. Бас энэ Англи, Франц хоёрын хоорондоо бас нийлж хийсэн онгоц шүү дээ. Нөгөө тэр онгоц бас Францд хамгийн сүүлд Францаас хөөрөх гэж байгаа. Тэр чинь хэдэн он вэ? 2005 4-5 оны үед байхаа. Тэгээд 1970-аад оноос хойш явжсэн. Тэрнийх ингээ хэлбэр хурдтай. Ер нь Америкаас Европ руу ирэхдээ бол ер нь нөгөө нэг зүгээр одоо ердийн онгоцууд энэ Airbus эдрийн онгоцныг 6 цаг нисдэг байсан бол нэг 4 цаг орчим нисэдэрчдэг. 2 цаг тэр чинь бараг талаас жоох илүү нисэдэрчдэг. Тэгээд хэлбэр нь ч гэсэн ингээд нэх гоё ингээд шөвгөр ингээд бараг ингээд нэг яг нөгөө доошоо ингээд дээрээс бүргэд ингээд юурууга яг олцоо авах нь ингээд агаар дээрээс доошоо явахтаа нэг бие ингээд нэг хураагаа явдаг шүү дээ далавч. Яг тиймэрхүү хэлбэртэй онгоц харахад бол янз юм тэгээд мундаг хурдтай явдаг онгоцтой боллоо шүү дээ. Тэр бүр жагсаалаас гарсан. Тэгээд тэр компани одоо хийхээ болсон. Тэд нэр бол хурд гоё ч гэсэн нөгөө тал дээр тийм аюул байгаад тах шиг байна тий. Тэгэхээр би одоо их машин сонирхдаг хүн шиг загварыг харсан чинь нэрэл гоё юм биш. За хоёулаа нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажилчийг танилцуулаад өргөжлүүлье. Ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэ ажиллаж байна. За MMS дээр бол манай Outmundry-ийн бөөнөрөө очиж үзээд одоо яг тэ инновац энэ ногоон байгууламж гэдэг ганц үгний ард тэ ямар олон ийм гоё стандарт дэлхийн одоо тэ инновац шийдэл байж идэг шинжлэх ухааны гайхамшиг явж идэг вэ гэдгийг бол өөртөө очиж нүдэрээ харсан. За ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монголын анхны эрчим хүчтэй хэмнэлттэй ногоон барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн одоо 360 нарны гэрэл ордог байх жишээний ямар юм гой барилга байж болдог билүү гэдэг одоо тийм ийм бодлыг төрүүлдэг. Тэгээ энэхүү бүтээн байгуулалт нь ажилтнуудын эрүүл тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэхээс гадна Монгол улсад ногоон барилгын шин соёлыг эхлүүлж үлгэр жишээ болох зорилгоор хэрэгжсэн ийм төсөл байдаг. Мөн нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг ийм хамт олон байна. За дэлхийн шилдэг брэндүүд болох Jinko Solar, Solax Power зэрэг одоо Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллан бүтээгдэхүүн нийлүүлэлт, зураг төсөл боловсруулах, одоо суйрлуулалт хийх, техникийн зөвлөгөө өгөх зэрэг дэж бүрэн шийдлүүдийг санал болгож байна. За MMS компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг ингэж санал болгодог. За миний хувьд бас энэ тэнд ингэ явж байхдаа тэ нарны панел ашигласан газруудыг харахаар ямар кул юм бэ гэж бас боддог тий. Сая бас бид нөгөө хустай нууран дээр очиж нөгөө тах харлаа гэсэн чинь тэнд бас ингээд битүү нарны панелыг ашигладаг юм байна. За одоо энэ үйл ажиллагааг рекламадаад байгаа уг байгууллага болохоор одоо өөртөө бүр тогоо ингээд тий бие даацсан тусгаар тийм өөртөө ихтэй сайхан байна гэдэг чинь ямар сайхан байдгийг тий. Тэгээд өөрөө бас ингээд тогоо одоо чинь нөөцлөд авчдаг юм байна. Улстай тушааж болдго юм байна. Гэх зэрэг одоо нүд нээсэн ийм одоо олон сайхан зүйлийг хийдэг. За нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаа MMS-ийнхаа хамт олонд маш их баярлалаа. MMS-ийн хамт олонд баярлалаа. За ногоон MMS-ийн ногоон дэлхийн төлөө явж байгаа. Энэ хоёр компани ногоон бодлогыг бас ярина. Airbus бол 2035 он гэхэд одоо нүүрс төрөгчийн дундаж ялгарлыг 50% бууруулна гэдэг Hydrogen Zero гэдэг төсөл хэрэгжүүлсэн явж байгаа. Ер нь одоо ер нь дэлхий тэр аяараа энэ ногоон эдийн засаг, ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэдэг рүү чинь тий явж байгаа. Үгүй ус өөр гарц байхгүй болсон. Одоо байгаагаар явах юм бол дэлхийгээ эдэж дууслаа шүү дээ. Яг бодит утгаараа тий хам чин дот нүүрсч бай. Одоо газрын тусч байна. Газраас ухаал гараад хэрэглээд байна гэсэн чинь дууссан шүү дээ. Тэр чинь дотор байгаа юм чинь. Тэгэхээр ийшээгээ явж байна. За Boeing болохоор ус төрөгчийн төш рүү маш их хөрөнгө оруулалт гэж. Ус төрөгчийн машин гэдэг Toyota эднэр хийгээд идэг тий тэрэн шиг одоо нөгөө цахилгаан машин дотор ч гэсэн хийдэг шиг яг энэ ус төрөгчийн төлш рүү маш дэвшилт тэрнээ нөгөө талаараас жоо аюултай байж мэдхээр нөгөө нэг дэлбэрэнт хий гэдэг тий нэг тийм зүйл байгаад байгаа болтой идэх штэ та сайн мэдэх байх. Яг гоо ер нь бол тэр аюултайгийн чинь бол нөгөө технологи эднэр нь хөгжөөд ирэхээр тий тэрийг бол гайг болгоч. Ер нь бол энэ
яг энэ нөгөө байгаль дээр байгаа нүүрс ч юм уу, газрын тос ч юм уу тэн дээр байгаа юм шатамхай бодисыг үндсэндээ бол энэ чинь айгүй харьцангуй их болох аргаар энерги гаргаж авч байгаа шүү дээ. Шатаагаад байгаа байхгүй. Одоо машинд ч гэсэн тэр бензиний чинь шатаачлаа шүү дээ. Яг ингээд шатаагаад шүтэн зурвал шатаадаг. Бид нар одоо мод байсан чинь модыг тайрч аваад тайраал шууд галтгийг шатаадаг. Хүн төрөлхтөн хэдэн зуун жил тэгж эдэн мянган жил тэгж энерги гаргаж ирсэн тий. Одоо болохоор тэр дараагийн ээлжинд тэр доор байгаа удцсан тий. Тэр нүүрсээ чинь газрын тос шингэн болцсныг аваад бас л адилхан шатааж байгаа. Харин ногоон гээд ийшээгээ ороод эхлэх юм бол бид нар дараагийн шатанд очиод байгаа. Яг нь магадгүй бүр их одоо цөмийн яриад эхлэх юм бол одоо жоохон тэг аюултай маятай яг одоогийн төвшөнд ялангуяа цөмийг гэх юм бол яг өндөө бол наран дээр чинь цөмийн уруулаа явагдал энэ бүх энерги гарч чана тэр өсто юуны тэр нарны одоо өөрсдөө хүн төрөлхтөн бурхан бас тоглох гэж байна гэсэн үг шүү дээ. Жижигхэн нарыг л бүтээж байна гэсэн үг. Тэр цөмийн уруудлыг барина. Тэгэхээр ер нь жоох осолтой. Гэхдээ шинжилгээ ухааны хөгжил бол тийшээгээ явж байгаа. Тэгээ зөв хэрэглээл гэдэг баг. Тэгэхээр ер нь бол яг энэ утгаараа тэрнээс наан бол ногоон хөгжил нарнаас ирж байгаа энерги ч авах те панелууд тэгээ салхины хүч эднэр гэдэг. Энэ бол ер нь одоо бүх одоо компаниуд бүх салбарууд дээр л яг өмнө нь тулцсан л асуудал болцсон байна. Тэгээд MMS-тэйгээ адилхан энэ том компаниуд ч гэсэн яг л тэр чиглэл рүү явж байгаа. За дараагийн нэг юу бол энэ технологи инновацийн өрсөлдөөн. Энэ тэнгэр дээр чи яг энэ өрсөлдөөн бас явж байгаа. За энэ нь юу вэ гэхлээр ер нь энэ Airbus бол анх энэ нүүрс төрөгчийн нийлмэл материал carbon fiber гэж ярьдаг. Энэ материалаар одоо хэрэгжилж эхэлсэн. Энэ бол технологийн хувьд маш хөнгөн, зэвэрдэггүй. Одоо онгоцыг ингээ харахад нэг байдаг ш нэг ямар хөнгөн мэдрэмж төрсэн байдаг тэр материал маш одоо нэмгэн мөртлөө те зүгээр төмөр эднэрийг ботход бол зэвэрдэггүй хөнгөн бат бөх чанар илүүтэй. Тэг үнийгээ дагаад юу болдгоо гэхэлэр түлшний хэмнэлт дахиад л нөгөө түлшийг жин багсч онгоцных нь өөрийн хэмжин багсгаар түлшний хэмнэлттэй ийм хөдөлгүүр ажиллах болцоотой болдог. Энэ Boeing 787 Dreamliner нь бас ийм хөнгөн жинтэй урт нислэг зориулсан мөн ийм одоо carbon fiber-аар бүтэж эхэлж байгаа. Ингээд энэ онгоцууд чинь дараагийн шинжлэх ухааны технологийн дэвшлийг ашиглаад ингээд бүр ингээд дараагийн дэвшинд гараа яваад. За ингээд биеийн тийм болд юм байж. Дотор нь ямар болох вэ гэхээр Boeing бол ер нь бүр одоо үүссэн цагаас эхлээд ийм нисгэгч илүү одоо контролдог гэсэн ийм философитой байсан. Airbus болохоор энийг нь юугаар тэр өрсөлдөөнд цогч орж ирэхдээ яасан бэ гэхлээр ерөөсөө нөгөө аль болох ингэж хүний гараар хийдэг одоо юмнуудыг багасгаад аль болох одоо автоматар одоо сүүлийн үед бол тэр утгаар одоо нөгөө хиймэл оюун руу маш түргэн орж байгаа гэсэн тэр төрлийн судалгаанууд руу орж байгаа. Тэгээд Airbus илүү fly by wire гэдэг, Boeing нь болохоор pilot control яг ингээд нисгэгч нь контролдог, нөгөөх нь бол хүний оролцоо аль болох хүний оролцоогоор ниснэ гэсэн ийм энэ анхных нь энэ философи барьж байгаа бодлого бол энэ автоматч бол бөгөөд энэ хиймэл оюун ухаан бол хоёлоо бол энэ өрсөлдөөн байж ижил тэгэд Boeing-ууд одоо тэгэл тэртээ тэргүй Airbus-тай адилхан тэр автоматч бол тэр орцсон явж байгаа. Тэгээд бид нар нисгэгчдэрээ илүү анхаардаг болно гэж явж болохгүй шүү. Тэгэхээр ингээд яг тэр өрсөлдөөн гарч ирээд энэ технологи инновацийг бол ингээд тодорхойлоо явж байгаа. За дараагийн нэг энэ тэнгэр дээр болж байгаа энэ өрсөлдөөнд энэ санхүү улс төрийн нөлөө маш их байдаг. Яг л энд үндсэндээ бол энэ тэнгэр дээр эзэн төрөн байгуулж байгаа байхгүй. Газар дээр эзэн төрөн байгуулдаг, тэнгэр дээр байгуулж. Энэ юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс, Европын холбоо. Энэ хоёр компани чинь тэгээ хоорондоо нөгөө олон улсын худалдааны маргаан маш их гардаг. Тэгээл нөгөө Boeing-д нь Америкт татаас өгөөд байна гэдэг ч юм уу тий. Бодлогоороо дэмжиж, засгаас нь дэмжиж, зах зээлд нь компанид нь татаас зүгээр хөнгөлт өгөөд мөнгө өгөөд байвал татвараас чөлөөлөд байвал тэр чинь Airbus-ыгаа одоо өрсөлдөөнд нь ялчих шүү дээ. Тэгээд ялаад ганцаараа үлдэх гээд байна гэдэг. Нөгөө тал дээр нөгөө Европын холбооных нь илүү өгөө таанаар илүү харин энэ Airbus-та илүү одоо хөнгөлөлт өгөө зах зээлийн өрсөлдөөнд оруулахгүй байх гэсэн. Энэ маргаан бол нөгөө олон улсын худалдааны байгууллагаар маш олон жил ингээ үргэлжилж байдаг. Ер нь энэ хоёр компани бол хоёулаа улс төр бөгөөд геополитикийн нөлөөнд маш их автдаг. Сая Орос
Орос Украины дайн болоод олон улсууд хориг тавиад эхлэхээр чинь шууд Boeing зогссон шүү дээ. Одоо ингээд Boeing-ийн онгоцыг Оросын авиа компаниудад хэрэглэхийг хориглол. Тэгээ тэр бол компани хэрвээ байсан бол тэр дайн маань ямар тэр одоо яг бид нар нислэгээ хийгээ тий мөнгөө болоод бизнесээ өргөжлүүлэе гэж бодтол тэгтэлтэхгүй тэрийг тэгэл компани шийдвэр гэдэг чинь тэр геополитикийн тэр том улсуудын бодлого шууд ороод ирж байгаа байхгүй. Ийм байдлаар бол ер нь улс төрийн нөлөө ихтэй орж ирдэг. За хятад гүрэн чи одоо тэгээ том гүрэн одоо Америкта энэ дэлхийн одоо геополитикээр нэг том тоглож болж гарч ирж байна шүү дээ. Хятадууд өөрсдийн Commercial Aircraft Corporation of China гэдэг энэ компани байгуулад энэ COMAC гэдэг 2008 онд 5 сард Шанхайд байгуулсан. Анх байгуулахдаа бол Хятадын засгийн газар тэгээд Хятадын тэр нөгөө тээврийн салбарын корпорац тэгээд эдгээр нь хөрөнгө оруулалтыг гаргаад энэ компанийг байгуулсан. Энэ бол ер нь л бол дотоод зах зээл дээр ихний ээлжинд Boeing Airbus-та өрсөлдөх зорилготой. Шууд хятадч бол зорилгоо шууд зарлцдаг шүү дээ. Ингээд зарлаа. Аз болохоор бас ингээд сэтгэлд бас гоё санаг дэмжмээрч юм шиг тийм. Ер нь Азаас гарч байгаа гэдэг. Тийм хятадын авиа компаниудыг харахад мундаг үзүүлэлттэй шүү дээ хятадын. Ер нь хятадууд онгоцны нөгөө аваар осол гаргаагүй одоо бараг дэлхий дээр байгаа бараг хамгийн олон жил гаргаагүй гэдэг үзүүлэлттэй байгаа байна. Тэгэхээр ер нь бол хятадын онгоцууд хамгийн тэр найдвартай талаараа барина гэдэг бол нэг номертой тавьсан. Тэгээ одоо манайхан чинь Бээжингээс наашаага Улаанбаатар руу нисэх гэж хад хятадын онгоц жоохон цас орж явахад хятад онгоц нь хоошлоод мят нисээ явчихсан шүү дээ. Тэгээд бид нар болохоор хүлээж аваад мят ямар мундаг юм нисчлээ гэдэг. Манайхан ч нэг тэнэг зөрөгтэй л байгаа байхгүй. Тэгээд тэр юунд стандартууд айгу хатуу яг ийм байх юм жоохон л юм байх юм бол нисч болохгүй. Тэгээ ирээд усан Улаанбаатар ч буухгүй ямар улаан хятадын онгоц нислээ тий нэг харагдахгүй утаан мутаатай байх чинь хэд тойрч байгаа буцаа явчихд. Бусч чи Бээжинд уучж байгаа. Тэгэхээр тэр нэг дайны нэг зардал хэмнэх ч юм уу тий тэр мэр юмаа болвол ерөөсө тэрнээсээ илүүтэй аюулгүй байдлаа тавьдаг. Тэгээ хятадын компаниуд ер нь тэр том аваар усал гаргахгүй ингэж тэдэн жил болсон гэдгээрээ ер нь маш өндөр тавьж явдаг. Тэгэхээр хятад бол ер нь мундаг тий бид нар яг энэ салбар дээр бол Хятад нэг Catway билүү? Catway билүү? Тэр нислэгэн соожсэн. Үнэхээр тав тухтай бас үзээгүй үйлчлэгийг үзчихсэн шүү. Catway шиг санагдаад байгаа. Нэг юу вэдэ? Нэг ялгаа вэдэ. Хятадын нөгөө яг найдваргүй байдлаа бодоод явна гэдэг чинь бас ингээд машинаар бол ингээд огт донслохгүй явна гэсэн үг бас биш. Одоо бууж муухта хатгүй штэ. Тэд нар бол яг ингээд стандартын жишээлбэл би нэг манай нэг нисгэгч найстай одоо мятын найстай ярьжсэн чинь нэг монголчууд бол хөөрхи цөөхөн гэдэг онгоцтой. Тэр онгоцоо гамнаад ингээд нисгэгчсэн буухтай хүртэл ингээд айгүй зөөлхөн болдог ингээд айгүй зөөлхөн. Тэгээд нэг жоохон тэр зурус мурустан заавал хүрхээс хамаагүй жоохон дээр нь очисон ч гэсэн ингээд аль болох ингээд зөөлхөн болж онгоцоо гамнаад байгаа ингээд яг хөөрхи. Хятад болохоор яг тэр буух хэвээр завсар дээр л яг тэрнээс жоохон одоо зөрөх юм бол тэр нисгч нь тэр оноо моноогоо алддаг. Тэгэхээр ерөөсөө л яг аваачаал яг тэр буух хэвээр голдны очил тас гэж буулгана. Тэр бол яг ингээд жоохон хүчтэй муу нэг их айхтар одоо хүмүүстэй бол нэг их аюулгүй эвгүй тавгүй болохоос ш нэг аюулгүй байдалд нэг их настай. Илэгдээд бариад байх нь ч бас гайг зүгээр л юм байна тий. Харин онгоцоо нөгөөдөөс манайх чи гамнаад идэг гэдэг жишээ тий. Аха. За тэгээд хятадууд маань ингээд яг үнэхээр одоо энэ 23 оноос C919 гэдэг загвар нь одоо 2023 оноос эхлээд ажиллаад эхэлсэн. Одоо 25 оны байдлаар ихэд энэ C919 үйлдвэрлэлийн хүчин чадвараа 50 ширхэг онгоц болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй гэд мэдэгдээд. Ингээд эднэр бол дотооддоо энэ COMAC онгоцуудаараа эзэлж авахаар хятад маш ургуу ажиллаж байна. Ер нь захиалгын тоо одоо нэг 1000 орчим байгаа гэдэг мэдээдээ цацагдаад байгаа хятадын дотроос. Мундгүй байгаа. Тэгэл боллоо гэхлээр хятадын дотоод нислэгүүд нь 1000 онгоц авъягаа захиалах нь шүү дээ. Тэгэхээр чинь маш том одоо эрэлт бий болгож байгаа. Тэгэхээр энийг л гадны Boeing Airbus хоёрлоо алдахгүй гээл эхэлж байгаа юм байна.
За өстө бүх мэдээлэл шин байлаа, сонирхолтой байлаа. Тэгээд аюу гай нарийн деталь мэдээллүүдийг өгсөн танд их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэн ажиллаа. За нэвтрүүлэг NTV Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Одоо ингээ өргөжлүүлээд яриад олон асуултууд асуугаад баймаар сонирхолтой байлаа. Танд их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ эргэж уулзъя. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.